Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтын ороодын гишүүд хэлцээг агентлагийн үйл ажиллагаатай өнөөдрөөс эхлэн танилцж эхэллээ. 2016 оны 11-р сарын 7-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хөгжлийн бодлого хот байгуулалтын бодлого хяналтын орооны гишүүд дархан талааны цахилгаан станц төрөмжт хувьцаат компанитай танилцж тэдний өмнө тулгамдж байгаа болоод цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхийдөө 1961 онд станц барих шийдвэр гарч 1963 онд суурийг тавьсан бөгөөд 65 оны 10 дугаар сарын 2-оос эхлэн анхныхаа эрчим хүчийг үйлдвэрлэн дарханчуудтай түгэж байсан түүхтэй маа. 51 жилийн түүхтэй уг станц өнөөдөр 461 ажилтан албан хаагчтайгаар 404 машин ажиллаж цагт 38-аас 48 мегаватт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Засаг даргын хөтөлбөрт орцсон байж байгаа. Дархан хотод энэ цахилгаан лон 2 дахь их үүсрэг барьж байгуулнаа гэдэг. Тэгээ энэ тал дээр одоо бас та бүгдийн танай компани зүгээс бодсон сонсон төрүүлсэн зүйл байдаг юм болов уу? 2 дахь их үүсрийн талаар бид яг зүгээр одоо бас зүгээр байгаагүй тодорхой хэмжээгээр бас ер нь бол манай станц одоо 50 дахь жилдээ болж байгаа. Ер нь 50 гаруй жил болчтой нэлээд урт таныг төхөөрөмж хуучирч байна. Цаашдаа Дархан хотыг найдвартай ядаж дулааны эрчим хүчээр хангах ийм их үүсвэр зайлшгүй хэрэгтэй гэдэгтээ бол санал нэг байгаа. Ирээдүйд тэгээд бид бас бодсон юм аа зүгээр станцаа өргөтгий гэж бас төсөл хийлээ гэж үзсэн. Тэгээд станцаа хашаанд бол бас газрын хувьд бол хүндрэлтэй багтахааргүй байгаа. Бид бас өргөтгөх юм бол бас ганц одоо энэ хуучин шиг энэ баг 100 турбин тавьчмааргүй байна. Бусад одоо том станцуудтай бас зах зээлийн үед өрсөлдүүлэх хэмжээний бас станцаа хэмжээгээр өргөтгчүүл яасан бэ гэсэн юм бас бодол төлөвлөж бас тодорхой хэмжээний хүмүүсээр төсөл урьдчилсан төсөл эднэр бол хийлгэсэн. 2016 оны эхний 9 сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлтээс 2297 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж төлөвлөснөөс 1.9 сая гигаватт түгээлт давж биеснээр 40.5 сая төгрөгийн орлого илүү болсон байна. Нийт дүнгээр 2478 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэсэн үг юм. Станц хэмээх энэхүү томоохон альд өнөөдөр дараах зүйлүүд тулгамдж байгааг тус станцын дарга уулзалтын үеэр аймгийн удирдлагуудад болон төлөөлөгчд нарт танилцуулж байлаа. Энэ хуучирсан турбинууд гэдэг яриад манай 4 турбин. Энийг цаашдаа магадгүй байна. Монголын эдийн засаг сэрхэхгүй бол бид шинэ турбинээр яваад байдаг. Наад талд нь бид үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч ил таарна. Хоёрын аваад үлдчих юм чинь. Тэр хоёр дээр бид шинжилт хийх л болно. Тэгэхээр тэр хоёроо шинжилт хийгээд ядаж бид нар ихний ээлжинд турбины ороотроо шинээр солих шаардлагатай. Одоо төсөв гаргацсан байгаа бол энэ бол Монголд хийгдэхгүй. Зөвхөн турбины үйлдвэр буюу гадаад оронд хийгддэг. Одоо гаргасан төсөв нь 4 тэрбум төгрөг. Нэг ширхэг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг бид нар олох нь бид нар өөрснөө 5 тэрбум төгрөгөөр их засвар Тэсбаха хөрөнгө оруулалтаа хийдэг хүмүүс. Тэгэхээр 4 тэрбум гэх юм бол манай станц өөрөө ямар ч тийм боломж гарах боломж байхгүй. Улсын төсвөлөө хандаад бол энэ бол баруун өдөөс нөлмөлөх байх гэж би бодож байна. Тэгэхээр энийг цаашдаа бодлогын хэмжээнд авч үзээч бас гэсэн саналыг оруулах гэдэг. Манайх өөрөө эрчим хүчний яамд босоо удирдлагаараа харьяалагддаг боловч Дархан аймагтайгаа бас хамтарч ажиллах хэрэгтэй. Энд өөрснөө бид нар үйл ажиллагаа явуулж байгаа учраас. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалт гэж хэлэхээр яам руу ханддаг дандаа. Дархан аймагт хэзээ тийм ачаал үүрүүлж байгаагүй. Бид нар Дархан аймагт тань ямар нэгэн татвар төлж болоод эргээд манай тийм хөрөнгө оруулалт хийгээд өгөөч. Эсвэл бидэд хөрөнгө оруулалт гэж олоод өгөөч гэдэг энэ зарчмыг бол хийж хэрэгжүүлж байгаагүй. Тэгэхээр энийг цаашдаа бас хамтармаар байна. 2016 оны эхний 9 сард нийт авлага 2 тэрбум 86.6 сая төгрөг болж оны эхнээс 977.5 сая төгрөг буюу 32%-аар буурчээ. Үүнээс борлуулалтын авлага 912.2 сая төгрөг болж өнгөрсөн оноос 1 тэрбум 641.6 сая төгрөг буюу 64.3%-аар буурсан байна. 2016 оны эцэс дээрх авлагыг өсгөхгүй байхаар ажиллаж байгаа юм байна. 2016 оны эхний 9 сард 2 тэрбум 515.2 сая төгрөгийн өглөгтэй ажилласан нь өглөгийг оны эхнээс 705 сая төгрөг буюу 2.9%-аар бууруулж ажиллаж байгаа гэлээ. Үүнээс 2 уурхайд 561.3 сая төгрөгийн өглөгтэй гарсан нь өнгөрсөн оны төвшөнд байгаагаа илэрхийлж байсан юм а. Концессийн гэрээгээр юм уу зээлийн урт хугацаатай зээлийг нэлээд ахиухан хэмжээгээр авахар урьдчилсан тохиромжтой хийгээд байгаа зам харгуй дээр
замууд, сум хоорондын замууд тэр хэрэндээ бас энэ асуудлаараа гомдол дарагчсан адилхан засаг дарагт өнөөдөр харин засаг дарга ажилтаа бодод ирж чадсангүй. Энэ чиглэлээр нь бас энэ саяны тэр оратороос ойлгох барих ийм дээр нь тодорхой хэмжээгээр зээлсэн жоох боломж нь байгаа баха гэж би бас бодож байна. Энийг асуудлаа сайн тавь, сонирхлоо тавь. Тэгэхээр энэ нь болох баха. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар бол эхний ээлжийн мөнгө нүгөө тохирсон гэж би ойлгосон. Түрүү яваад. Тэгэхээр энэ хүрээндээ бас оруулах амар боломж байна. Тэрийг асуудалмаар байна. Мэдээж хэрэг станц одоо энэ 51 жилийн насжилттай юм чинь энийг л одоо иргэн торлохгүй бол бид нар ч одоо ахаад өргөдгөлийн асуудал бол энэ 4 жилдээ жоохон хүндхэн байх баг. Гэтэ яг бид нар төслөө 18 тэр 35-ийнхаа төслийг яралтай оршин ахиулах энэ чиглэлээр аймгийн иргэдийн хурал засаг даргын зүгээс ямар дэм тус хэрэгтэй байх юм. Ямарчсан манай удирдлагууд яваад бол нэгэн төхөөлж ирсэн байна. Нэгэн сайн явсан байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас орон нутгийн байгууллагаас дэм тус юу байх нэ гэдгийг та нар бас хэлээрэй. За Энэхүү аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ахлуулсан ажлын хэсэг дархан талааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагаатай танилцж цаашид гадаад харилцаа болоод бусад ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсноо ч илэрхийлж байлаа.